За бид нэр өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд Бурхны хүсэх гэсэн дуулал номны 63-ийн 1-ээс 8 дугаар ишлээс хуваалцсан. Өнөөдөр би үргэлжлүүлээд тэрийг хуваалцсан. Бид Бурхантай нөхөрлөхийн тулд түүнийг нэгдүгürt амьдралынхаа их сурвалж болгох хэрэгтэй гэдэг ийм санааг түрүүчийн 2-7 хоногийн ярьсан байна. Бид Бурхантай нөхөрлөхийн тулд түүнийг амьдралынхаа их сурвалж болго. Хоёрдугаарт нь бид Бурхантай нөхөрлөхийн тулд түүний нэгүслийг амьдралынхаа нэн тэргуунд тавь гэж. Яг энэ зүйлийн талаар түүний нэгүслийг амьдралынхаа нэн тэргуунд тавь. Бурхны нэгүслийг ойлгох талаар ярьсан байна. Гуравдугаарт нь бид Бурхантай нөхөрлөхийн тулд цаг мөч бүрээ зориулах хэрэгтэй талаар ярьсан байна. Цаг мөч бүрээ зориулах. За тэгээд та нар санаж байгаа бол бид нэр цаг мөч бүрээ юунд зориулдаг талаар ярьсан те. Screen time гэж нэг айхтар зүйл одоо бид нэр дээр гараад ирсэн. Тэгээд цаг мөч бүрээ зориулдаг зүйл нь бол аюул ойлгомжтой болсон зүйл байж байгаа. За өнөөдөр тэгвэл бид Бурхантай нөхөрлөхийн тулд 3 зүйлийг шийдэх хэрэгтэйг сурсан. Тэгвэл одоо бид илүү тэнгэрлэг зүйлийг хамтдаа харъя. Хаан Давид Бурхантай нөхөрлөх нь ямар ашигтай вэ гэдгийг амьдралаараа тэр амссан. Дуулал номны 34-ийн 8 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн сайн гэдгийг амсаж үзье гэж хэлсэн байна. Бүгдээрээ хамт дуулал номны 34-ийн 8 дугаар ишлэлийг гаргаад харцгаая. Эзэн сайн гэдгийг амсаж үз. Эзэн сайн гэдгийг амсаж үз. Олсноо. За эзэн сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ. Дотор нь хорогддог нэгэн юутай ерөөлтэй вэ гэсэн байна. Эзэн сайн гэдгийг бид нэр амсаж үзэх хэрэгтэй. Давид хаан Бурхантай нөхөрлөхдөө тэр Бурхны өнөөдрийн сургаалын эхний гол санаа юу гэхээр Бурхантай нөхөрлөхдөө Бурхны хинбэ гэдгийг Давид хаан мэдчихсэн. Бурхны хинбэ гэдгийг мэдчихсэн. За хажуудлынхаа найзаас хажууд сууж байгаа хүнээс асуугаараа та Бурхны хинбэ гэдгийг мэдэх үү? Та нар залбирч байхдаа ингэж асууж үзчихсэн үү? Та яг хин юм бэ? Бурхан минь та яг хинбэ гэж асуужсэн тохиолдол байгаа юу? Тэгж залбирч үзчихсэн тохиолдол байгаа бах те. Заримных нь байгаа, заримных нь бол мэдээж тэг залбирч үзээгүй баха. Дуулал номны 63-ийн 2 дугаар ишлэгийг бүгдээрээ гаргаад харцгаая. Дуулал номны 63-ийн 2. Давид хаан дуулал номны 63-ийн 2 дээр ингэж хэлсэн байна. Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, таны алдрыг харсан гэж хэлсэн. За манайх одоо Библийг эргүүлээд эхэлсэн чи аюу гоё шүү дээ. Гоё цаас сонсогдоол. Библиас авчирсан хүмүүс нэлээд байна те. За би дахиад уншиж өгье. Дуулал номны 63-ийн 2 дээр таныг би ариун газарт хайсан. Таны хүч, таны алдрыг харсан гэж хэлж байгаа. Давид хаан Бурхныг сүрж авахлантай гэж хэлэхдээ түүнийг хаадын хаан эздийн эзэн цор ганц Бурхан гэдгийг нь тэр мэдэж байсан байна. Давид Бурхан хинбэ гэдгийг мэдэж байсан. Хаан Давид надаас өөр хаан, надаас өөр эзэн байх ёсгүй гэж Херод хаан шиг хинхэг зээжээ дэлдээгүй. Харин тэр цүлд дайснаасаа зүгтж байхдаач хаадын хаан эздийн эзэнтэй нөхөрлөхөөр тэр Бурхныг хайж тэр Бурхны хинбэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж исэн. За 2-7 хоногийн өмнө энэ сургаалыг заахад Давид хааны нөхцөл байдлын талаар би та нартай хуваалцсан. Давид хаан ямар нөхцөл байдал байсан гэсэн бэ? Хүү Абсалом нь түүний амь насыг хөнөөж хаан ширээг нь булаахаар түүнийг одоо элдэн хөөжсөн. Цэрэг зэвсгээ агсан. Давид хаан ийм нөхцөл байдалд байж байхдаа дуулал номны одоо 63 дугаар бүлгийг Юдагийн цүлд байх үеийн Давидын дууллаа гэж хэлсэн. Энэ дууллыг бичсэн байна. Тэгж ийм хүнд нөхцөлд байхдаа Давид хаан юу гэж хэлж байна гэвэл таныг би ариун газарт хайсан, таны хүч, таны алдрыг харсан гэж хэлж байгаа. Амен. Давид хаан Юдагийн цүлд өөрийн хүү Абсаломтой хөөгдөж явахдаа тэр нуугдах газар, хорогдох орон байр ирж хайгаагүй. Ямар ч үе таач байсан Бурхан өөртөө нь уулзгаар хүлээж байдгийг Давид хаан мэддэг байсан байна. Одоо би та бүгдээс асууя. Яг Давид хаан шиг нөхцөл байдал бидний энд байгаа хүмүүс ороогүй. Хүүн Давид хааны амь насыг хөнөөхөр хөөгөөгүй. Бидний хэнийг ч ингэж хөөгдөөгүй. Гэхдээ бид амьдралын асуудалд орох үедээ
Бурхныг хэр их эрен хайж та бол таны хүч, таны алдрыг харсан би таныг ариун газарт хайсан гэж хэдэн хэлж чадах вэ? Бид Бурхныг хэр их эрен хайдаг вэ? Бид Бурхныг хинбэ гэдгийг мэдхийн тулд эрен хайдаг. Бид Бурхныг хинбэ гэдгийг мэдхийн тулд эрен хайдаг. Хүн хизээ Бурхныг хинбэ гэдгийг мэддэг вэ? Хүн хизээ Бурхны хинбэ гэдгийг хамгийн их мэдэх боломжтой байдаг вэ? Хүн хизээ Бурхныг хинбэ гэдгийг хамгийн их мэдэх боломжтой байдаг вэ гэвэл сайн сонсороо үнийг. Хүн сулдж, доройтож, ядарч монголчууд ингэж ярьдаг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, өөрт нь туслах хэн нэгэн байхгүй болсон яг тийм үед л хүн Бурхны та хинбэ, Бурхан гэж хинбэ гэдгийг илүү тод танин мэдэж чаддаг. Илүү тод танин мэдэж чаддаг. Миний амьдралдаа би энэ үйлчлэлийн амьдралд уулзж исэн олон хүмүүс гэрчлэлээ сонсч исэн. Би үнэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Надад мөнгө ч туслахгүй, юу ч туслах боломжгүй тэр л үедээ би Бурхан руу хандан үнэхээр зөвхөн Бурханаас өөр туслах хинч байхгүй гэдгийг зүрх сэтгэлдээ би 100% хүлээн зөвшөөрсөн тэр үедээ би Бурханы хинбэ гэдгийг танин мэдсэн юм а гэж. Бурханы хинбэ гэдгийг би танин мэдсэн гэж. Саяхан би нэг ийм үг олж уншсан. Найзуудынхаа хинбэ гэдгийг таних маш амархан. Чиний мөнгөтэй үе, чиний ядрах үед хоёрт л чиний найз нарын чанар танигддаг. Мөнгөтэй үед чинь маш олон чадaltaй үед чинь маш олон найз чиний эргэн тойронд эргэлдэх баг. Харин мөнгө чинь дуусаад чадал чансаа чинь барагдаад яг л нөө монголчуудын хэлдгээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тийм амьдралын нөхцөл байдал ирэх үед чиний эргэн тойронд хэн үлдэх вэ гэдгийг л чи харах хэрэгтэй гэж. Бид Бурхны хинбэ гэдгийг хэрхэн танин мэдэх вэ? Бид заавал зовж зүдэрчээж таних ёстой юу? Үгүй. Заавал зов зүдэрчээж бид таних албагүй. Харин бид яг Давид хаантай адилхан ямар ч нөхцөл Давид хаан өөрөө хаан суудалд байхдаа хүртэл тэр Бурхны хинбэ гэдгийг танин мэдэж Бурхантай нөхөрлөж өөрийн Бурхантайгаа харилцахын тулд тэр өөрийгөө зориулдаг нэгэн байсан. Хүрээ өрбөн чуулганыханд хандан уриалахад би та бүхэндээ ямар ч нөхцөл байдал донд Бурхны хинбэ гэдгийг танин мэдхэд өөрсдийгөө зориул. Амен. Өөрсдийгөө зориул. Энэ маш энгийн. Би амьдралын хэдэн хэрэглээнүүдийн жишээнүүдийг та нарт хэлж өгье. Таны амьдралд дутагдах, гачигдах зүйл байхгүй тэр үедээ та өөрийнхөө хандлага, зан чанарыг нэг хараад үзсэн. Хэр их Бурханаа эрен хайж байна. Таны амьдралд ямар нэгэн асуудал бэрхшээлгүй байх үедээ та өөрийнхөө зан чанарыг нэг шалгаад үзсэн. Та хэр их эзний өмнө өвдөг сөвдөж байна. Хэр их эзнийг эрен хайж байна. Түүний хинбэ гэдгийг танин мэдхийн тулд та хэр зэрэг дотроо бодож бясалгаж байна. Өөрийнхөө мөн чанар руу өнгий гэсэн үг. Өөрийнхөө дотоод зүрх сэтгэлийг танин мэдхийн тулд өөрийн өрлөгөө анзаар. Амен. Өөрийн өрлөгөө анзаар. Энд зарим оюутан сурагчид байна. Шалгалтын өдөр та өөрийн өрлөгөө анзаар. Хажуудах найзынхаа хичээл рүү хэр зэрэг өнгөлдөж чинь шалгалтын үеэр. Яг эндээ өөрөө өөртөөгөө ажиллана гэсэн үг. Бурхны хинбэ гэдгийг танин мэдхтэй. Миний дотор ийм зүйл байгаа юм байна. Бурхан та хэн бэ? Та намайг хэн болгох гээд байгаа вэ? Өөрөө өөртөөгөө ажил. Аав ээж чинь шаардлага тавих үед, эцэг эх чинь шаардлага тавих үед хэр зэрэг үгийг нь сөрөлгүүгээр, өргөлзөлгүүгээр чимээгүй өнгөрөөд сурж байна. Хэр зэрэг өнгөрөөд сурж байна. Эсвэл эцэг эх жоохон шаардлага тавингуутал нь ямар нэгэн тайлбар хэлж байна. Сургуулийн багш нар шаардлага тавих үед ямар вэ? Маш энгийн.
Яг одоо таны данс руу 500 мянган төгрөгийг хэн нэгэн шилжүүллээ. Манайх оюутан сурагчид ихтэй болохоор энэ аягүй сайн бодиттой жишээ болох байхаа гэж бодож байна. 500 мянган төгрөг хэн нэгэн шилжүүлвэл би яг тэнд эхлээд яаж хандах вэ? Хамгийн дөрөв нь миний толгойд юу орж ирэх бол? Тэр мөнгийг захиран зарцуулахад хамгийн түрүүнд миний толгойд ямар бодол орж ирэх бол? Эн чинь өөрөө би Бурхны хинбэ гэдгийг танин мэдхэд өөрөө өрлөгөө өнгийхэд туслах зүйлс байж байгаа. Бурхныг бид танин мэдхийн тулд өөрийн өрлөгөө өнгийж сурах хэрэгтэй. Өөрийнхөө дотоод зан чанар хандлагатай бид ажилд сурах хэрэгтэй. Эндээс бид Бурхан хинбэ гэдгийг бид танин мэддэг гэсэн үг. Амен. Бид эзнийг чин сэтгэлээсээ хайх үе тэр өөрийгөө илчилдэг. Бид Бурхны хинбэ гэдгийг мэдэхгүй бол түүнтэй нөхөрлөхөд хэцүү байх болно. Та нэг хүнтэй маш сайхан дотн одоо найзалж нөхөрлөмөр байна. Огт танихгүй мэдэхгүй хүнтэй ингэж нөхөрлөх үү? Богоон танилцаал, автобусанд танилцаал, тэ? Нэг газар танилцсангуутлаа ерөөсө магадгүй нэлээд жоохон экстраверт хүмүүс ийм байдаг баг. Гэхдээ л тийм одоо айхтар хамаг амьдралынхаа гол одоо нууц зүйлсүүдийг яагаад хуваалцаад байдаггүй зү? Тэ жоохон гадагшаа байдаг хэдий ч бүх юм яриад. Харин хүний амьдрал яг ингээд амьдралынхаа бүр нарийн ширийн зүйлээ хуваалцдаг тийм одоо андууд гэж байдаг. Тийм андууд гэж байдаг. Харин яг тэр тохиолдол шиг тийм нүгэнтэй амьдралынхаа нарийн ширийн зүйлсийг хуваалцах хэмжээнд хүрэхийн тулд та тэр хүнтэй хэр их цаг хугацааг өнгөрүүлсэн бэ? Хэдэн жил нөхөрлсөн бэ гэдэг чинь мэдэгддэг. Хэдэн жилийн өмнө маа цуглааны нэг хүү надад ингээд нэг найзтайгаа ингээд найзалсан ярьсан. Өө бит хоёр бол ерөөсө хар багасаа найзалсан гэдэг ингээд гэхдээ нэг амар тийм би одоо хэлж чадахгүй нэг тийм монгол үгийг хэлсэн байхгүй. Тэр бол айгу яг тэр нь юу гэсэн үг вэ? Бид нар бол ерөөсөө бид хоёрын дунд нуух зүйл одоо баахгүй гэдэг утгыг илэрхийлэхдээ тэр үгийг илэрхийлсэн дээ. Тэр нь бол олон нийтэд бас нэг тийм хилээд байхад зохимжгүй үг байсан. Тэ? Гэхдээ тэр утгаар юу хэлж байгааг вэ? Бид хоёрт бол нуух зүйл баахгүй гэдэг жишээг илэрхийлж байгаа. Тэгэхээр тийм хэмжээнд бид Бурхныг танин мэдэх хэрэгцээ шаардлагатай. Амен. Бид үнэхээр Бурхантай тийм хэмжээнд нөхөрлөх хэрэгцээ шаардлагатай байна гэсэн. Бурхантай нөхөрлөхөд бидний зүрх сэтгэл амар тайвнаар дүүрдэг. Бурхантай нөхөрлөхөд бид амьдралд ирж байгаа зовлон бэрхшээлийг даван туулах гарц шийдлүүдийг Бурханаас бид олж мэддэг. Бурхантай нөхөрлөхийн тулд нөхөрлөхөд бидний амьдралд ирдэг асуудал бэрхшээл дунд бид нэр амар тайван дотор түүнийг даван туулах сэтгэлийн хүч тэнхээтэй болдог. Тийм учраас хөрөөр бүн чуулганыхаа өнөөдрийн сургаалын эхний гол санаа юу вэ гэвэл Бурхантай нөхөрлөхийн тулд Бурхны хинбэ гэдгийг танин мэдэх хэрэгтэй гэсэн. Бурхны хинбэ гэдгийг танин мэд. Тэгээд дээрэс нь Бурхны өмнө байгаагаараа ирж сур. Байгаагаараа яг өөрийнхөө байгаагаар Бурхны өмнө, Бурхныхаа өмнө бид нэр ирж сурах хэрэгтэй. Өөрийнхөө байгаагаар. Хажуудлынхаа найзад байгаагаар гэж хэлдэг. Байгаагаараа ир Бурхны хинбэ гэдгийг танин мэдхтэй. Зарим хүмүүсийн хувьд за одоо биднэрт нэг юм сорилт одоо өнөөгийн чуулгануудад ирж байгаа нэг сорилт байна. Тэр юу вэ гэхээр Христч сүмд өссөн хоёр дахь үеийнхэн байна. Хар багаасаа эцэг эхийгээ дагаж цуглаанд ирсэн үеийнхэн. Тэгээ цуглаанд ирэхдээ тэд нар эцэг Бурхантай харилцах харилцааг томчуудын үйлдэл, зан үйлээр л тодорхойлж хэлсэн байна. Манай аав, манай ээж гараа өргөдөг, ингэж залбирдаг, ийм. Тэрнээс яг зүрх сэтгэлээсээ Бурхантай хоёулаа яг ингэж encounter буюу учирсан ийм тохиолдол зарим одоо хүмүүст маш байдаггүй. Зүгээр л тэр хүүхдийн хувьд энэ итгэл үнэмшил юу вэ гэвэл эцэг ихэн энэ итгэл үнэмшлийг хар багаас нь тэр хүүхдийг цуглаан дагуулж явж харуулсан учраас тэр хүүхд зүгээр л зөнгөөрөө тэр итгэл үнэмшлийг одоо дуурайсан байна. Харин энэ хүүхэд
мөн чанарын хувьд бурхантай уулзраагүй. Бурханы хинбэ гэдгийг танин мэдээгүй ийм үйл явдал болж байгаа. Тэгээ зарим нь бүр чуулган дотор ингэж явахаасаа гадна бүр үйлчлээ сурцсан үеийнх юм байна. Бурхантай уулзрч үзээгүй. Тэгсэн хэрнээ зүгээр энийг яг дуурайж хийдэг гэсэн. Дуурайж хийдэг. Энэ үйл явдал бол Бурханы хинбэ гэдгийг танин мэдхэд туслахгүй зүйл. Тийм учраас бид нар ялангуяа манай чуулганд байгаа чуулган дотор өсөж байгаа энэ одоо хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд өөрөөсөө асуух хэрэгтэй. Би үнэхээр Бурхантай уулзсан уу? Өөрөөсөө асуу энийг. Бурхан минь ээ, би тантай уулзсан уу? Мэдээж бид нар зарим нь ингээд уйлж байгаагаар Бурханы өмнөрөө залбирахдаа уйлж байгаагаар энэ хүн Бурхантай уулзсан гэдгийг тодорхойлох нэг одоо шалгуур байж болох юм. Гэхдээ 100% энэ энийг илтгэхгүй. Харин 100% юу таныг илтгэх вэ? Бурханы хинбэ гэдгийг таны мэдхэд туслах зүйл чинь юу вэ? Та Бурханд өөрийнхөө зүрх сэтгэлийг байгаагаар нь авчирч сурах хэрэгтэй. Аав ээжийн итгэл үнэмшил, аав ээж маань ингэж ирсэн. Намайг хүүхэд байхад цуглаа маань те ийм л юмыг ингэж зааж сургаж, ийм л байдлаар би Бурханд хандан залбирч ингэж л үйлчилж ирсэн. Би дуурайдаг те энийг л ингэ хийгээ явж гин гэдэг энэ хандлага Бурханы өмнө байгаагаар нь авчир. Тэгээ Бурханаас асуу. Эзэн минь ээ, би таны өмнө байгаагаараа ирж сурмаарай. Би яг одоо аав ээжийнхээ тэр итгэл үнэмшлэлээр сонгохоос илүүгээр яг өөрөө би хувьчилж Бурхан минь ээ, би таныг таньж мэдхэд та надад туслаач гэж өөрийнхөө үгээр асуух хэрэгтэй. Хажуудлынхаа хүнээс асуудаа ойлгож байна уу гэж. Давид хаан Бурханы хинбэ гэдгийг танин мэдсэн. Харин өнөөдөр бид Бурханы хинбэ гэдгийг танин мэдэх хэрэгцээ шаардлагатай бид нар тулгарч байна. Өнөөдөр Бурханы хинбэ гэдгээ танин мэдэхгүйгээс болж олон хүмүүс итгэлийнх нь амьдрал дээрх сорилт бэрхшээл дунд нурдаг, ундаг, сөхөрдөг. Яагаад гэвэл тэр хүний хувьд Бурханы мөн чанар биш. Харин дуурайж хэн нэгний итгэл үнэмшлийг даган дуурайсан загвар тэр хүний амьдралд явж исэн. Тэр загвар чинь өөрөө амьдралд чинь сорилт бэрхшээл тулгарх үед таныг ганхашгүй бат зогсох, бат суур болж чадахгүй. Тэр нурдаг, тэр ундаг, тэр загвар, тэр дуураймал зүйл алга болдог. Харин Бурханы хинбэ гэдгийг та өөрийн байгаагаараа зүрх сэтгэлээсээ танин мэдсэн үед л та Бурхантай таны амьдрал дээрх сорилт бэрхшээл дунд та гам бат хөдлөшгүйгээр зогсох боломжтой. Тэрэн дунд чинь юу орох вэ гэвэл сайн сонс сумингэр үлийнх. Таны алдаа хүртэл ордог. Тэр алдаан дундаасаа тэр Бурханаас нүүр буруулан хийсэн гин нүглээсээ хүртэл суралцсан тэр сургамж чинь хүртэл таныг гам бат хөдлөшгүй итгэл үнэмшилтэй болоход тусалдаг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Амен. Тэрнээс биш Христоч хүний амьдрал гэдэг бол өөрөө юу гэдгийг ундаггүй, давдаггүй давааны талаар яриаггүй. Хүн болгон гим нүгэлд соригддог, бөгөөд унах боломжтой. Харин бид гимд унсан бол босоод тэр чороо тоосоог өгөөд Бурханы өмнө даруугаар гим нүглээ гимшин ирж, гим нүглээ Бурхан тэр гим нүглээ гимшин ирж Бурханы хайр инрэл нэгүсэл намайг байгаагаар минь хүлээж авдаг гэдэг ухаарал дотроо гим нүглээсээ дахин тэр гим нүгэлд унахгүйгээр эргэхийг Бурхан хинбэ гэдгийг таны мэдэх гэж хэлээд байгаа. Амен. Бурхан хинбэ гэдгийг таны мэд. Бурхан хинбэ гэдгийг таны мэд. Хоёрдугаарт нь Давид Бурхантай нөхөрлөхдөө тэр Бурханы талаар бясалгадаг байсан. Бясалгал гэж хэлдэг. За, Христоч хүмүүс нөгөө нэг бясалгалын одоо нөгөө нэг хүмүүсийн амьсгалаа аваад гаргадаг бясалгалын талаар одоо яриг байгаа энд. Харин Бурханы үгийг бодож тунгааж эргцүүлэх. Бурхан ямар вэ? Бурхан хинбэ гэдэг талаар бодож тунгааж эргцүүлэх. Бурхан миний амьдралд яаж ажиллаж байгаа вэ гэдгийг бодож тунгааж эргцүүлэх талаар ярьж байна гэсэн үг.
Хамтдаа дуулал номны 63-ын 6-г гаргаад харцгаая. Шүнжин таны тухай тунгаан бодохдоо орондоо таныг би дурсан саннаа гэсэн. Давид хаан шүнжин Бурхны талаар тунгааж бодсон. Давид хаан дайсандаа хөөгдөж явахдаа айсандаа нойр нь хулжаад унтаагүй биш. Харин тэрээр Бурхныг санан дурсахдаа түүнтэй нөхөрлөж Бурхан ямар агуу эзэн бэ гэдгийг тэр бодож тэр өөрийнх нь амьдралын хүнд хэцүү цаг үед үргэлж итгэмжтэйгээр тусалдаг нэгэн гэдэгт итгэж найдан мөн итгэж найдахаа үргэлжлүүлэхийн тулд тэр хүнд хэцүү цаг үедээ Бурхны талаар бодож эргцүүлж тунгааж ирсэн. За одоо хэдүүлээ маш энгийн зүйлсүүдийг би удахгүй асууна. Давид Бурхантай нөхөрлөхийг хүсэхдээ тэр Бурхны тухай л бодож байсан. Магадгүй Давид хаан бөөнбө асуудал болж байхад ямар өмнө чинь Бурхныг бодох вэ? Би яаж амьд үлдэх вэ гэдгээ Давид хаан яах байсан бэ? Илүү их бодож болох байсан. Гэтэл Давид хаан амь насны дээсэн дөрөөн дээр байгаа ийм цаг үед Бурхны талаар илүү бодож байна. Бурхны талаар тэр илүү бодож байна. Давид хаан Бурхны нэгүслийг бодсон. Тэр хааны ордонд байхдаа Бурхантай хэрхэн цагийг өнгөрүүлж байснаа тунгаан бясалгаж байсан. Давидын зүрх сэтгэл шаналл санаа зовлт дарамтаар дүүрэн байсан бөгөөд эзнийг тунгаан бодох тэр цагийг, тэр боломжийг тэр дарамтны дундуур тэр гаргасан байна. Давид хаан тийм хүнд нөхцөл байдал донд байж иж Бурхны талаар эргцүүлж бодож байна. Амь насны дээсэн дөрөн дээр байхдаа. Тэр Бурхны хайр инрэл, итгэмжтэй байдал болон Бурхны өдөрдөмжийг ирж хаан залбирч мөн түүний сайныг болон хамгаалалтыг, түүний зөв шударга байдал болон өршөөлийг тэр тунгаан бодож тэр дурсан санаж байсан. Миний асуулт өнөөдөр энд сууж байгаа хүмүүсийн хэдэн Бурхны өршөөл нэгүслийг таны амьдралд үзүүлсэн өршөөл нэгүслийг дурсан боддог вэ? Бурхан минь баярлаа. Өршөөл хүртэх зохисгүй нэгнийг өршөөсөн баярлаа гэдэг үгийг. Яг одоо миний өмнө ямар сорилт байдаг гэж номлогчийн өмнө. Ийм өршөөлийг төдийлөн ойлгохгүй байгаа Христ итгэлийн 2 дахь үеийнхэн сууж байгаа. Яг тэр цуглаан төссөн, Христ гэр бүл төссөн. Ямар гин нүгэл, ямар зүйлээс аварсныг төдийлөн сайн үн цэнийг нь ойлгохгүй бүхэл бүтэн үе сууж байгаа нь номлогч миний хувьд маш том сорилт болдог. Өршөөлийг ойлгодоггүй. Гэтэл Бурхны өршөөл гэдэг зүйлийг бид үргэлж дурсан санаж бодох ёстой. Бид нар 2-7 хоногийн өмнөх сургаал дээр Давид Бурхны нэгүслийг тэр мэддэг байсан. Тэр Бурхны нэгүсэл тэр талархаж исэн талаар ярьсан. Бурхны нэгүсэл, Бурхны өршөөл инрэл гэдэг зүйлийг бид бодох ёстой. Энд сууж байгаа хүн болгон Бурхны өршөөлийн улмаас сууж байгаа. Амен. Хинэнч өөрсдийнхөө хичээл зүтгэл сайнны улмаас суугаагүй. Танаа гэр бүл чинь Христэд учраас энд та сууж байгаа юм биш. Магадгүй энэ цуглаанд ирэхэд нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ Бурхны өршөөл гэдэг зүйл өнөөдөр биднийг амьд оршоодог зүйл. Амен. Бурхны өршөөлөөр бид амьд байдаг. Бурхны өршөөлөөр бид энэ агаарыг амьсгалдаг. Бурхны өршөөлөөр бид энэ Бурхны бүтээсэн байгаль дэлхийн юр бусын гоо үзэсгэлэн мэдгч таашаадаг. Бурхны өршөөлийн улмаас бидний дээр ирэх байсан шийтгэлийг Христ үүрсэн гэдэгт бид итгэдэг. Амен. Энэ бол маш чухал ойлголт. Тэгэл олонхтой бидний анзаардаггүй зүйл юу вэ гэвэл Бурхны өршөөлийг бид төдийлөн ач холбогдол өгж мэдэрдэггүй. Тэгэхээр өнөөдөр Бурхны өршөөлийг амссан хүн, Бурхны өршөөлийн ямар гүн гүнзгий, ямар гайхалтайг амсаж мэдсэн хүн яадаг юм бэ гэвэл илүү их энэ талаараа бясалгаж Бурхан намайг уучлсан штэ. Бурхан намайг өршөөсөн штэ. Бурхан намайг байгаагаар минь гим нүгэлтэй, юутай хэдтэй маань хүлээж авсан, хайрлсан, уучлсан штэ гэдгийг тэр дурсан санаж
үүнд нь талархаж хэлдэг. Амен. Үүнд нь талархаж хэлдэг. Би та бүгдийг үүнийг ойлгохын тулд гинт унаасаа гэж огт хүсэхгүй байна. Мэдээж Библиэлд ийм зүйл байгаа. Их гэмтэн их хайрладаг гэсэн нэг юм үг байдаг. Их гэмтэн их хайрладаг гэж. Энийг юу гэсэн утгатай болохыг ойлгож байгаа юу? Яагаад гэвэл гим нүгэл нь ямар их муу муухай хор уршигтай болохыг тэр ойлгож, тэр их муу муухай гим нүглийн хор уршигаас Бурхан түүнийг салгаж аварсныг тэр өөрийнхөө бие махбод зүрх сэтгэлээр амсаж мэдэрсэн учраас Бурханд талархаж байгаа. Бурхан эндээ үүнийг дурсан санаж байгаа үнийг мэдэж байгаа гэсэн үг. Гэтэл яг үнэндээ номлогчийн өмнө ирж байгаа энэ сорилт юу вэ гэхээр энэ мөн чанарыг төдийлөн ач холбогдол өгдөггүй, ойлгодоггүй, дурсдагчгүй ийм үеийнхэн сууж байна. Та бүгдтэй нэлээд ширүүхэн бас шулуухан үгийг хэлье. Бурханы нэгүслийг ойлгохын тулд Бурханаас асууж залбир. Амен. Заавал гин нунжиж энийг ойлгох албатай биш. Бурханаас холдож өөрийнхөө амьдралаар, өөрийнхөө зүрх сэтгэлээр тэр шарх сорвийг туулж иж Бурханы нэгүслийг ойлгох ёстой биш. Бурханы нэгүслийг та ойлгуулж өгөөч гэж ариун сүнснээс гоо. Бурхан үнийг танд ойлгуулах, ариун сүнс ойлгуулах чадaltaй. Итгэгчид Бурхантай нөхөрлөж Бурханы нэгүслийг ойлгохоос илүүгээр Бурхантай нөхөрлөхдөө амьдралынхаа талаар илүү их заримдаа боддог. Мэдээж амьдралынхаа талаар эргцүүлэх нь буруу биш. Надад юу хэрэгтэй вэ? Миний амьдралд ямар асуудал байгаа вэ гэж эргцүүлэх нь буруу биш. Харин үүнээс илүүгээр бодох ёстой зүйл нь юу вэ? Бурхан та энэ хүн төрлөختнийг ямар их хайрладаг юм бэ гэж та асууж үзсэн үү? Энэ хүн төрлөختнийг эзэн минь та яагаад ингэж их хайрлсан юм бэ? Юуны улмаас гэдгийг зүгээр асуугаад чимээгүй эзний өмнө дотроо бидрэн тийм чимээгүй суух цагийг та хэр их гаргадаг вэ? Энэ талаар эргцүүлж бодож хэр их суух цагийг гаргадаг вэ? Өнөөдөр завгүй нийгэм гэж бид энэ завгүй дэлхий гэж нэрлэж байгаа. Бидний завгүй байлгахад энэ технологи бол маш хүчтэй үүрэг оройлтой. Цуглаан дууслаа бүгдээрээ гар утсаа барина. Гэртээ очлоо бүгдээрээ гар утсаа барина. Унтан унтлаа гар утсаа бариад өглөөс ирээд гар утсаа барь. Бурхны талаар Бурхан хинбэ гэдгийг бясалгах, бодох, тунгаах ямар ч цаг боломжийг бидэнд энэ дэлхий олгохгүй байна. Харин манай найз хаана юу хийж явж байгаа вэ гэдгийг бодох тэр боломжийг л үргэлж олгож байна. Сториноос. Тэнд явж гин, энд идэж гин, KFC орж гин те, өргөө орж гин, кино театр орж гин, гарж гин, одоо яа тийм те, ууртаа байна, уургүй байна, сэтгэлээр унсан байна, унаагүй байна, эможигоор нь юусе бүх юмыг нь бидэнд бодуулах, тунгаах тийм л одоо цаг үеийг бидэнд өгч байгаа. Харин Бурхан хинбэ гэдгийг бодуулах, Бурханы өршөөл нэгүсэл юу вэ гэдгийг дурсан сануулах, тэр талаар эргцүүлэх тийм боломж, цаг хугацааг энэ дэлхий бидэнд заал хавгаа. Өнөө орой Бурханы талаар 10 минут дурсанаад суугаараа гэж чихэнд чинь Бурхан хэлэхгүй. Хизээч хэлэхгүй. Харин бид өөрсдөө зориудаар энэ цагийг сонгох ёстой болдог. Бурханы тал дээр бодсон гоцоо. Өөрсдөө зориудаар. Тэгээ би энэ яг энэ хэсэгтэй холбоотой асуулт. Хамгийн сүүлд та хизээ Бурхан хинбэ гэдгийг дурсаж суусан бай. Бодсон бай. Би 2 өдрийн өмнө нэг ийм цаг гаргасан. Түрүүчийн 7 хоногт нэг ийм цаг гаргасан. Түрүүчийн 7 хоногт би энэ дээр 2 давхар офис сууж хагаад яг энд байгаа энэ жимсний мод байна. Энэ жимсний модон дээр маш их шуу суудаг. Хавар болохоор ингээд Сибирийн бэлзуухаа болон болжмрууд ирээд ингээд шавчдаг. Тэгээд би эзэнтэй цаг гаргахдаа ихэвчлэн хөгжим тавьж ингэж залбирах дуртай. Тэгээд тэр өдөр яагаад ч юм би зүгээр шуудын жиргээг сонсонгоо Бурхантай цаг гаргах нь надад илүү таалагдсан. Тэгээд бид тэр цонхыг нэлээд том онгойлгож аваад яг цонхоор ингээд балконы тэнд очиж зогсоод энэ шуудыг ажиглангаа Бурхан ямар агуу юм бэ? Тэр яг хин юм бэ? Тэр ямар гайхалтай зүйл хийсэн бэ гэдгийг би дурсан санаж, бодож, эргцүүлж, тунгааж зогссон.
Заримдаа миний амьдралдаа хийж, заримдаа Бурхантай харилцахдаа би хөдөөхээр гарахдаа голын дэргэд суухдаа би энэ цагийг маш их гаргадаг. Усны чимээг сонсож байхдаа шуудын жиргээ, усны шууган, салхины ширчгнээ, нарны төөнөх намуухан тэр төөнөлт дунд би Бурханы хинбэ гэдгийг би ирж хааж боддог. Тэр намуухан нарны төөнөлт дунд Бурханы хинбэ гэдэг илчлэгддэг. Шуудын жиргээ, салхины ширчгнээ, горхины дүлгөөхөн урсах тэр чимээн донд бид Бурханы хинбэ гэдгийг танин мэдэж, Бурханы нэгүсэл ямар вэ гэдгийг бид мэдэх боломжтой байдаг. Гэтэл өнөөдөр энэ дэлхий бидэнд ийм цаг боломжийг өгөхгүй байна. Энэ дэлхий завгүй хүн бол хамгийн амжилттай хүн гэдэг ийм мессежийг өгсөн. Тэгээ бид нар автоматар бидний тарих толгой энийг ингэж байнгын сонссоор хагаад завгүй байх нь өөрөө юмд хүрэгдэм байна гэдэг ийм ойлголт, ийм сорилтын донд бид амьдарч байна. Завгүй байдал бол амжилтын үндэс биш. Харин би та бүхэнд хэлье. Ялангуяа христч хүмүүс Бурханыхаа мөн чанарыг таньж, Бурханы хинбэ гэдгийг танин мэдэж, Бурханы өршөөлийн талаар эргцүүлэн, Бурханы өршөөл инэрлийн талаар танин мэдэж, Бурханыхаа талаар илүү их бодож эргцүүлдэг байх нь өөрөө ирээдүйд таны амжилттай амьдрахын үндсэнд нэг чухал ач холбогдолтой байж болно гэдгийг хэл. Нэг чухал ач холбогдол байж болно. Гуравдугаарт нь тийм учраас би танд хэлье. Бурханы талаар бясалга бодож эргцүүл. Хинбэ гэдэг нь бясалгаж бод. Төгсгөлийн гол санаа. Давид Бурхантай нөхөрлсөний дараагаар зүрх сэтгэл нь талархлаар дүүрдэг байсан. 63-ын 7-оос 8 дугаар эшлэл. Бүгдээрээ харъя. 63-ын 7-8. Учир нь та миний тусламж бөгөөд таны живүүрийн дор би баясгалантайгаар дуулна. Сэтгэл минь танаас зурчээ. Таны баруун мотор намайг түшиж байна гэсэн. Давидын нөхцөл байдлыг бүгдээрээ эргээ санацгаая. Давид ямар нөхцөл байдал байсан гэсэн бэ? Хүнд. Давидын хүү хэн блэ? За, хажуулагнаас Давидын хүү Абсалом гэж хэлээрэй. Таад маань энийг цээжлэх хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Давидын хүү Абсалом нь аавынхаа хаан ширээг, хаан эцгийнхээ хаан ширээг булааж амийг нь хороохоор цэрэг зэвсгээ хагсан хөөж байгаа. Давид ам зулбан зүгтж байгаа ийм нөхцөл байдал. Давид хүүгдээ хөөгдөж амиа хөнөөлөх гэж байсан ч түүний зүрх сэтгэл хорсол занлаас илүүгээр Бурхантай нөхөрлөж түүнд талархахаар тэр шийдэж байна. Тэр хорсол занлыг тээгэггүй. За Абсалом чамайг эргээд би дуусгах цаг эрэндээ гэж Давид хорсож занаагүй. Харин түүнд талархаар шийдсэн. Бид нар 1-р Самуэль номыг яг Давидын энэ түүхийг харах юм бол Самуэль номон дээр юу гэж гардгүй гэвэл энэ Абсалом хүүг минь бүх хөнөөгөөрөө гэж өөрсдийн жанждаасаа тэр хүссэн байдаг. Харин жанжд нь тэр хүүг нь хөнөөсөн байж хороосон. Тэгээ хүүг нь хороосны дараагаар Давид маш ихээр яасан бэ гэвэл шаналж тэр гашуудсан байдаг. Шаналж гашуудсан. Тэр хүүдээ тэр хорсон хүний хийдэг ажил биш. Давидын зүрх сэтгэлийг юу ийм хэмжээнд байлгахад хүрвэ? Мэдээж магадгүй маш энгийн хариулт бол тэр эцэг хүн гэж хэлж болох юм. Гэхдээ нөгөө талд нь Давидын хувьд бол тэр үнэхээр Бурхантай ойрхон байсан. Давидын нөхцөл байдал донд тэр Бурханд талархаар шийдсэн. Учир нь өнгөрсөн он жилүүдэд нь Бурхан Давидын найдварыг огт алдаж байгаагүй. Бодны Бурхан бол найдвар алддаггүй Бурхан. Давид Бурхантай нөхөрлсөн учраас түүний зүрх сэтгэл талархлаар дүүрсэн. Бурхан Давидтай хамт байсан учраас түүний зүрх сэтгэл талархлаар дүүрдэг. Хүн Бурхантай хэр их ойр байна, тэр хэрээр бидний зүрх сэтгэл талархлаар дүүрэн болдог. Амен. Бурхантай бид нэр ойр байх тусам зүрх сэтгэл талархлаар дүүрдэг. Харин Бурханаас холдох тусам бидний зүрх сэтгэл уур хилэн, атаархал хорсол, өрсөлдөөн, бардамнал гэдэг зүйл дүүрдэг. Бидний дотор ариун сүнс ажиллаж идэг. Амен.
Харин ариун сүнсний үр жимсийн талаар Библиэд хэлсэн. Галаат номон дээр ариун сүнсний 9 үр жимс байгаа. Бид Бурхантай илүү их ойр байх тусам ариун сүнсний тэр 9 үр жимс бидний дотроос ундран гардаг. Бидний дотроос ундран гардаг. Давидын зүрх сэтгэл талархлаар дүүрэн байсан. Давид амиа харгацааж өдөр хоногийг цүлд өнгөрүүлээгүй. Тэрээр харин Бурханаар цангаж, Бурханы хүсэхтэй тэр Бурхантай нөхөрлөж, өөрийнх нь амьдралын хүнд нөхцөл байдал донд тэр Бурханд талархаж байсан. Сүмийн гэр бүлийнхэн, чуулганы гэр бүлийнхэн бидэнд талархлаар дүүрэн зүрх сэтгэл хаанаас ирдэг вэ гэвэл Бурхантай нөхөрлөж, Бурханыг эрен хайснаар ирдэг. Дээрээс нь талархлаар дүүрэн зүрх сэтгэл хаанаас ирдэг вэ гэвэл Бурханаа танин мэдснээс ирдэг. Талархлаар дүүрэн зүрх сэтгэл хаанаас ирдэг вэ гэвэл Бурханыхаа өршөөл нэгүслийг танин мэдснээс талархлаар дүүрэн зүрх сэтгэл ирдэг байна. Талархлаар дүүрэн зүрх сэтгэл. Заримдаа хүүхдүүд эцэг ихтэй талархаж мэддэггүй. Эцэг их нь үр хүүхдийнхээ төлөө тухайн зүйлийг хийхин тулд өөрийнхөө потенциалыг, өөрийнхөө хэм хэмжээнд тултал хөдөлмөрлөж тэр боловсролыг олох, тэр хоол ундыг авах, тэр өмс зүүхийг өгдөг. Магадгүй бүх эцэг эхчүүд ийм биш байх. Гэхдээ ихэнх эцэг эхчүүд ийм гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ хүүхдүүд яадаг вэ? Төдийлөн тэд зүйлийн мөн чанар, үн цэнийг ойлгодоггүй. За өнөөдөр манай цуглааны түрүүний гэрчлэл дээр нэг хүү хуваалцлаа тий. Би хамгийн анхныхаа ажлыг хийж харааныхаа шилийг авлаа. Амар үн цэнтэй санагдаж байгаа хаа гэж би ойлгож байна. Тий? Маш үн цэнтэй санагдаж байгаа. Гэхдээ заримдаа эцэг эхий чинь чиний амьдралд чамааг өсгөж өндүүлэхийн тулд хийсэн зүйлтэй харьцуулахад энэ бол юу ч биш гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Бид талархлыг хизээ ойлгодгоо гэвэл өөрөө тэр байр суурин дээр очиж эцэг их маань намайг өсгөхийн тулд ямар их үнцэн төлсөн бэ гэдгийг ойлгож эхэлдэг. Тийм учраас яг үнэндээ ингээд зарим хүмүүсийн хувьд амьдрал нь тэгшэрч амжаагүй байхдаа эцэг эхийгээ алдсан хүмүүс. Яагаад эцэг эх минь залуугаар тэгээ би эцэг эхээ ачийг хариулах яг энэ насн дээр эцэг эх маань байхгүй болж байгаа гэж дотроо харамсдаг. Яагаад гэвэл тэр ухаан сууж идэг. Эцэг эхтэй талархахыг хүсдэг. Өнөөдөр бид нэр Бурханд талархахын тулд Бурханы хинбэ гэдгийг, Бурханы ямар агуу вэ гэдгийг, Бурханы өршөөл инрэл юу вэ гэдгийг бид танин мэдэх ёстой. Танин мэдэх хэрэгтэй. Зүрх сэтгэлээ талархлаар дүүрэг. Бурханаа танин мэд. Заавал 20 жил, 30 жилийн дараа эцэг их болж иж тэгээ эцэг ихийн туулсан зүйлийг ойлгох ёстой биш. Өнөөдөр ч бид Бурхан талархаж, мөн эцэг ихтэй талархаж сурах хэрэгтэй. Амен. Миний төлөө юу хийсний чинь төлөө би талархаж байна. Энийг бид ойлгох хэрэгтэй. Бид энийг төдийлөн боддгоо. Энэ үүрэгтэй юм шиг бид загнадаг. Үүрэгтэй. Энэ бол таны үүрэг шүү дээ. Одоо зарим хүмүүс бол бүр эцэгхийн үүргийг сануулж байгаа шүү дээ. Аав ээж тий. Аав ээжээ таны үүрэг шүү. Эцэг их чинь ойлгож байгаа. Бүх эцэг их төгс биш. Гэхдээ бид талархах зүйлийг хийж сурах хэрэгтэй. Давид хаан Бурханд талархаж ирсэн. Энэ талархал бол Бурхантай нөхөрлөх тэр үйл явцад бий болдог энэ зүйл. Бурханы хинбэ гэдгийг танин мэдэх, Бурханы нэгүслийг танин мэдэх үйл явц донд бид энэ талархах зүрх сэтгэлээр дүүрдэг. Талархал. Эцэст нь бид Бурхантай нөхөрлснөөр таашаалыг авдаг. 63:5 чүмэг өөхөнд юм шиг сэтгэл минь цатгалан бөгөөд ам минь баясгалан дуруулаар магтаалыг өргөнө гэсэн. Сонирхолтой нэг зүйл энд байна. Чүмэг өөх гэдгийг анзаарвал бид ганцхан махчин арт хүн биш. Израильчууд ч мах иддэг нөхдүүд. Мах идээ зогсохгүй малынхаа чүмгийг ташиж иддэг хүмүүс. За одоо бол чүмэг өөхөнд дуртай хүн бол ер нь бол жоохон хоор болсон байж магадгүй тий. Дээр үед бол малын чүмэг мал гаргалаа, малын тэр чүмэг ясыг цохиж ташиж чүмгийг нь бол заавал иддэг байсан.
Миний хүүхэд байгаад ч одоо ийм. Би ч одоо заримдаа гэртээ ингээд мах заах чанах үедээ хонь монны мах одоо ямааны мах чалгаагүй чанахта чүмгийг нь ингээд ташна. За тэгээ үүл заримдаа эд шийх үедээ булууны яс байвал нөгөөдхөө хөрөөдүүлээд сайхан чанаад чүмгийг нь ингээд хоёр хүүгийнхаа нүдэн дээр ингээд идмээр болтол нь сорж иддэг. За тэгээ одоо манай хоёр хүүч ялгаагүй чүмгэнд одоо дуртай болж байгаа. Тэгээ чүмэг бол сайн зүйл. За гэтэл энэ дээр Библиэлд юу гэсэн хэр чүмэг өөхөнд юм шиг сэтгэл минь цатгалан бөгөөд гэж хэлсэн байна. Чүмэг өөхөнд юм шиг. За өөр орчуулган дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэвэл 13-ны орчуулган дээр чүмэг өөх эдсэн юм шиг сэтгэл минь цадав гэж хэлж байгаа. Чүмэг өөх эдсэн юм шиг сэтгэл минь цадав. Гэтэл Давид хааныг та нар төсөөлөөрэй. Давид хаан энэ үгийг хэлж байна. Бурхантай нөхөрлсөн нөхөрлөө Давид хаан чүмэг өөх эдсэн юм шиг гэж тодорхойлж байна гэсэн үг. Хаан хүнд дутуу зүйл байхгүй шүү. Тэ Давидэд алдар нэр, эд баялаг, эрх мэдэл, эхнэр хүүхэд, улс орон бүх зүйл байсан. Тодруулж хэлбэл амьдрал хэрэгтэй бүхэн байхад тэр яагаад Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг чүмэг өөх эзэн юм шиг гэж тодорхойлж байна. Тэр үеийн хамгийн одоо байж болох гоё одоо хоолнуудын нэг байна. Магадгүй Израилийн одоогоос 3500 жилийн тэртех Израилийн түүхэнд Израилийн хаадын үеийн хамгийн супер меню, хамгийн гоё меню бол одоо манайхаар бол стейк гэж ярьдаг бол Израильд меню нь бол сайхан чүмэг өөх байсан байна. Тэгээ хамгийн амттай десерт буюу зайрмаг одоо тэ амттан шоколад бол юу байсан гэж бодож байна? Зөгийн бал. Зөгийн бал байсан. Зөгийн бал. Тэгэхээр энэ өөрөө тухайн үеийн хамгийн амттай юмар зүүрлүүлж байгаа. Бурхны үг бол зайрмаг шиг. Бурхны үг бол зайрмаг шиг гэхээр яг ямар юмтай зайрмаг шиг гэж асан тий. За одоо манай том инрэл бол одоо сүттэй зайрмаг зуртаа. За манай Дашка бол одоо шоколадтай зайрмаг дуртай. За манай ариун бол одоо юу гэдэг нь тий гүзээлцгэнтэй зайрмаг дуртай байж бол. Гэтэл яг тэр үеийн хүмүүст хамгийн амттай зүйл нь юу исэн байна? Зөгийн бал. Хамгийн идэх дуртай менюнийх нь одоо топ хоол нь чүмэг өөх. Чүмэг өөх байсан байх боломжтой. Тийм учраас чүмэг өөхөнд юм шиг сэтгэл минь цатгалаан гэж Бурхантай харилцах харилцааг Давид тодорхойлж байна. Өнөөдөр та Бурхантай харилцаагаа ингэж тодорхойлдгоо. Бурхантай харилцсан чинь юу ч болохгүй те. Ерөөсө гуниг готрол бүх юм яг хിവэр. Амьдрал ерөөсө асуудал яг хിവэр. Бурхантай харилцаад ч юу ч болохгүй байна гэж байгаа хүнтэй би таарч исэн. Яг үнэндээ тэр хүн Бурхантай яг ийм нөхцөлд магадгүй зүгээр олон хүчин зүйлс нөлөөлж байгаа байх үсэхгүй. Гэхдээ Бурхантай яг үнэндээ хүн өөрийнхөө дотоод зүрх сэтгэл рүү өнгийгөө харилцах юм бол чүмэг өөх эзэн мэт сэтгэл дүүрдэг. Өөрийнхөө дотоод зүрх сэтгэл рүү өнгийгөө Бурхан та хэн бэ? Миний амьдрал юу вэ? Миний амьдрал та хэрхэн ажилласаар байгаа вэ? Таны өршөөл нэгүсэл ямар вэ Бурхан минь? Та намайг юунаас аварсан бэ? Эзэн минь миний амьдралд үүгдсэн гэр бүл, хань ижил үр хүүхэд, аав ээж, тэгээ миний амьдралд байгаа ажил, миний амьдралд байгаа орлого, эдгээр зүйлийнхээ төлөө эзэн минь би таньда талархаж байна. Танд баярлалаа Есүс. Хэдийгээр их эзэн минь миний амьдралд өнөөдөр дутагдаж гачигдах асуудал бэрхшээлүүд байгаа ч гэсэн яг одоо байгаа зүйлийнхээ төлөө би танд үнэн сэтгэлээс, үнэн голоос би танд талархаж байна. Эзэн минь танд баярлалаа. Миний амьдралд үзүүлдэг хайр, нэгүсэл, өршөөл, уучлал, та намайг муу зүйлсээс хамгаалсан хамгаалалт энэ бүхний танд төлөө би талархаж байна гэж хэлэх үед юу болдог вэ? Бидний амьдралд гайхамшиг бий болдог. Бидний амьдралд амар тайван ирдэг. Тэгээ бид Бурхантай нөхөрлснөөр таашаалыг авдаг. Хаан хүнд дутуу зүйл байгаагүй. Давид хаан эзнийг амьдралынхаа их сурвалж болгосон учраас түүний зүрх сэтгэл усгүй хуурай газар хур бороо хүсдэг шиг Бурханы хүсэгтэй эзэнтэй нөхөрлөж түүн сэтгэлээ нээж ярихыг тэр хүссэн. Тодруулбал Давид Бурхантай нөхөрлөх нь амьдралыг нь баясхан хүнийг зугаацуулж байдаг алив бүхнээс илүүгээр таашаал өгдгийг тэр мэдэрсэн байна.
Тийм учраас өнөөдөр бид нэр Бурхантай нөхөрлөх хэрэгтэй байна. Бурханыг бид эрен хаах хэрэгтэй. Та нар Даниэл Дефогийн романы гол баатар Робинзон Крузо гэж хүний тэр түүхийг Робинзон Крузо тий. За Робинзон Крузо. За Робинзон Крузо шүү. За Робинзон Крузо шүү юм уу? Аль нь энэ зохиолыг уншиж ирсэн хүн байгаа юм. За би бол хүүхэд багтаа л уншиж ирсэн. 2 удаа уншиж ирсэн санаж 2 байна 3 удаа уншиж ирсэн. Киног нь үзэж ирсэн. Далаа дээр ганцаараа хаягддаг. Ганцаархнаа далаа дээр ингээд амьдэрд киног нь үзчихсэн те үзчихсэн байж магадгүй. За энэ хүн арал дээр хаягдаг. Түүний хувьд амьдрах маш хэцүү байсан боловч тэр Бурхны үг рүү эргэх үедээ тэрээр амьдрал болоод таашаалыг тэр олж авдаг гэсэн. Крузо нэг өглөө маш их гонигтай байхдаа Библийг нээтэл би чамаа хизээч орхихгүй гэсэн үг шууд надад хандсан байсан гэсэн. Бурхан болон хүмүүст гологдсон гэж гутарч байсан Крузо хэдийгээр хүмүүс намайг марцсан ч Бурхан намайг мартаагүй гэдгийг тэр үед тэр ойлгосон. Тэр үеэс би дэлхийн өөр ямар ч газарт амсаж байгаагүй таашаалыг баяр хөөргийг амсах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ байдал нь Крузог Бурханд талархах сэтгэлд авчсан байна. Давид Робинзон Крузо арал дээр ганцаархнаа тэ амьдралынхаа нөхцөл байдлыг хараа зөвхөж сэтгэлээр унаж итгэл найдвараа алдахын оронд харин тэр талархах сэтгэлээр дүүрсэн. Түүнд хүргэсэн тэр зүйл бол Бурхны үг. Би чамааг хизээч мартахгүй гэдэг энэ үг. Өнөөдөр энэ сургаалаа энэ хүрээд ингээд хамтдаа өндөрлөе.